Вилкэд өөрийгөө бол танилцуулдаг намайг бол болор гэдэг дэмжгийн болор би хяг оржин огтой. Тэгээ миний нэрийг бол ихтэй болор болт гэж явдаг. Энэ бол миний зөвхөн нийтлэлийн нэр, нийтлэгчийн нэр байна. Никнейм гэсэн үг. Өнөөдөр та бүхэн миний одоо номинэйшн хүрэлцэн гэсэн бол баяртай байна. Би та бүхний өмнөөс өөрийнхөө ингээд чацын ядан орчуулж та бүхний оюуны нийгмид бол барьж байгаа энэ гурван номыг одоо танилцуулах гэж байна. Тэгээ ер нь энэ жил Октябрийн социалист тусгал ясны бол 100 жилийн тохиож байгаа та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Ер нь хөдөлгөөн төлөвлөгөөг бол ихэнх одоо түүхэнд болсон маш том үйл явдлуудыг нэг гэдэг нь зүйс тийм бүхэн үйл явдал юм байна. Би тэгээд түрүү бол өгсөн ярилцлагандаа болсон зарим нэг нэмийг одоо дурдж ирсэн байгаа. Ер нь 90 оноос хойш манайд одоо бүхэн үнэн бичиж ирсэн ялангуяа либерал артистуудын бол бичсэн энэ ном энэ одоо мэдээллүүд бол энэ би тэгээд судлаачийн бол үднэс бол яхад энэ бүхэн үнэн нийцхийн тэндээс олоход бол маш их хэрэг байгаа. Тийм учраас өнөөгийн Монгол орны бол одоо энэ орчууд байж байгаа энэ хөрхилтэй энэ байр нөхцөл байдал бол ялангуяа манай нийт иргэдийн манай залуучуудын энэ бодол сэтгэхүй бол маш их гүнзгий хуурч энэ зохион байгуулалтын ажиллагаа явуулсан үр дүн гэж би хэлэх байна. Мэдээж энэ бол олон янзын бүтээн зүйлүүд нөлөөлсөн. Гэхдээ ялангуяа бид нарт бол Монголын ард залуучууд эд бүхэн үнэн бол мэдэхгүй байгаа учраас үндсэндээ одоо зөвлөж хэлэхэд бол хүний тулдаг ямар нэгэн тусгай үндсний тулдаг тэр бол тэр дискурс бол аваад хэлсэн учраас бид нар үндсэндээ ямар нэгэн зохиолч бүргүй болох чинь ийм байдал бол Монгол улс сүүлийн 27 жил бол байж байгаа. Та бүхэн энэ бүгдийн одоо ингээд үр дагавруудыг бол тодорхой харж байгаа. Монгол улс өнөөдөр 27 тэрбум Америк долларын өртөө манад үндсэндээ бол нөхөн үйлдвэрийн ажилтнуудыг одоо тусгасан. Ажилтнуудыг бол ажилтнууд гэдэг чинь бол хүмүүсийн ядуур одоо нэгний задар язрын хамгийн гол ихний бол урдчсан нөхцөл нь бол 90 оноос хойш ялангуяа өмчл өвчл тэгээд манай энэ ихний одоо банк олон улсын валютын саналаар хэрэгжүүлж ирсэн энэ үтцийн өөрчлөлт нэртэй энэ бол би шууд бол таарах гэдэг энэ бол зориултын ажиллагаа юм байна. Энэ ямар нэгэн хавтаа байх болчих. Яг бол манайхаа мөнгөчтэй энэ функцийн одоо социалист улсуудын дунд одоо тэр орнуудад болсон үйл явдлууд ер нь бол урдын ертөнцийн орнууд гэсэн тийм нэмэгдэх болсон зүүн өмнө хаад болсон үйл явдлууд манайхаа функцтэй. Гэхдээ бол ер нь бид нар ямар нэгэн түүхэн асуудал бол хамтдаа бусдад адилхан байх гэдэг үгсээр байна. Бид нар бол бусад арга түмнүүдээс өөр түүхэн хүзээтэй өөр бид нар бодол тэмүүлдэг ийм бол арга түмнээс. Тийм учраас бид нар эргээд одоо түүхэн нийтлэгийг бол болж яснараа бид эргээд бол хүн одоо хүмүүс биш. Энэ бол эргээд бид арга түмэн болох гэдэг юм сонгодог утгаараа. Арга түмэн гэдэг нь бол миний ойлгож байгаагаар ямар нэгэн үзэл бодлын одоо тодорхой зорилгын болоод нэгдсэн энэ бол хүмүүсийн нийтлэг гэж би харж байна. Тэгэхээр энэ гурван ном бол маш товчхон болов ингээд танилцуулна. Энэ товчхон танилцуулна гэдэг маань энэ дотор номын дотор бол байгаа энэ одоо үйл явдлуудыг би яриад байгаа. Харин энэ ном бол ороогүй ямар нэгэн ороогүй бол олон факт бол мэдээж байгаа. Тэгээ энэ тэр номод орсон фактууд нэгдүгээр зэрэг очиад бүгдтэй багтсан. Бүгд энэ одоо гурван ном бол бүгд орсон байна. Энэ гурван ном бол үндсэндээ ихэнх хоёр нэгдүгээр дайн тэрний дараа бол одоо тэрний дундуур болсон Октябрийн тусгал тэрний дараа бол болсон үйл явдал тэгээд ихэнх хоёрдугаар дайныг бол болсон болж байгаа. Тэгээд ихний номын нөхцөл зэрэг бол энэ 1917 Октябрийн тусгалын нууц гэдэг энэ нууцлыг задлуу тусгай үйл ажиллагаа төрийн үйл хөдлөл гэсэн энэ ном байна. Энэ номыг Оросын төв судлаач, геополитик судлаач мөн бол факт великий отечественный гэдэг намын улс төрийн намын номтөрлөгч Николай Викторович Ставиков гэсэн байна. Энэ намыг бол яагаад ингэ сонгож авсан бэ гэвэл энэ сүүлийн 20 гаруй жил бол би яг одоо энэ улс төрийн дэлхийн улс төр
манай бусдын яриад байдаг бол хамгийн гол нь дэлхийн улс төрийн бодлогыг хэлсэн. Бодлого гэдэг бол тэр бодлого гэж юм бол хүний цаашдын заавал бол хүн бүхий яриад байдаг юм зорилго сэтэл байдаг. Энийг бид нар бол судалж эндээ бол бүхний бүлч юм бол бусад тэр энэ бодлогыг бол явуулж байгаа улс үндэстний үндэсний төрөгч энэ бүлэглүүд бол ямар арга замыг хэрэглэдэг юм бэ? Энэ бүгд чинь бол бид нар сүүлийн ялангуяа бол 27 жил сурталчилсан байгаа шиг үнээр бол бид нар одоо бидний бол чөлөөтэй болох гэж байгаа гэсэн энэ бол асуултанд энэ бол судалснараа бид нар өөрөө хариулт юм болов уу гэж харж байна. Осон иргэний таны түүхийн үнэн ба худал дамжуур гэсэн юм байна. За гурав дахь ном нь болохоор дэлхийрийн нөөц гэдэг юм байна. Манай охин бол зарим нь уншсан баг тийм. Тэгээд би энэ гурван номоо бол ингээд эхнээс нь таавхан товчхон бол ингээд танилцуулаад явъя. 1913 оны 12 дугаар сарын бол эцсээр Америкийн нэгдсэн улсад холбооны нөөцийн систем гэж энэ одоо банк байгаа. Тэр бол өнөөдрийн байдлаар долларыг үйлдвэрлэдэг тэр одоо үйлдвэр гэсэн үг. 12 бол одоо аржины банкнуудын ийм тогтолцоог бол нийтэд нь холбооны нөөцийн систем гэдэг. Тэр бол бүхний Америкийн нэгдсэн улсын конгрессээс одоо багтсан Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийг ноцтой зөрчсөн юм бол үндсэндээ 100 гаруй жил үргэлжилжсэн шүү дээ. Харин та нар сонирхоод үзэх юм бол Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн дээр Америкийн нэгдсэн улсын мөнгөнд хөндөг долларыг зөвхөн бол одоо конгрессийн мэддэг байна. Мөн конгресс бол одоо энэний үн цэнийг тогтооно гэсэн ийм утгатай бол заах дараа тэндээс бол ороод шалгахч болно. Тийм учраас энэ бол 1913 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бол Америкийн нэгдсэн улсын конгресстэр одоо холбооны нөөцийн акт гэдэг ийм хуулийг бол албан ёсоор оруулж бас олон янзын бол энэ зарилын үйл ажиллагааны одоо үр дүнд батлуулж авсан л та. Тэгээд тэр үед бол сонгогдсон байсан үйл хийсэн гэдэг нь ерөнхийлөгч одоо тэр гарын үсэг зурснаар бол холбооны нөөцийн акт гэдэг энэ хууль бол хэрэгжиж байгаа. Энэ хуулийн гол үр дагавруудыг энэ номнуудаа яаж холбогдож байгаа гэсэн тэрээс зүйлүүд бол боолрол Америкийн нэгдсэн улсуудын ард түмний сонголтоор гардаг конгрессийн бүрэн эрх мэдээс гараад хувь хэсэг банкируудад шилжчихсэн байна. Энэний дараа бол ханаа дахиад анзаарах хандуулга 1913 оны 12 дугаар сарын сүүлд Зулсрын баяраас болохоос өмнө 3 хоногийн өмнө энд нэг зүйлийг бол одоо ингээд сонирхолж хэлэхэд ер нь бол манай одоо энэ манайгийн одоо бүлэглэл гэж ярьж байгаа. Ер нь бол манайхны бол одоо энэ хоёр нам хоёулаа либерал байхгүй. Нэг нь барууны либерал, нэг нь зүүнний либерал байна. Хоёулаа бол хоёуланд нь ардчил гэдэг юм байх ёстой гэж тийм улс төрийн одоо чиглэлтэй, тийм үзэл баримттай хоёулаа зах зээл гэдэг юм хоёулаа зөвшөөрсөн юм. Энэ бол зөвхөн бол гинийн улсуудын нүдэнд хоёр тал юм шиг ингээд харагдаад байгаа. Тэр хоёрын хоёулаа нэгдсэний одоо нэгдсэний хоёр хар гэж байна. Тэгээд би буцаад бол энэ асуудлын логикгүй эргээд ингээд авах бол тэрийг одоо хэсэг бүлэг улсууд бол долларыг бол одоо өөрсдийн хэмжээгээр үйлдвэрлээд хэвлээд тэгээд Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газар зээлдүүлдэг байхгүй. Тийм учраас өнөөдрийн Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн банкас зээлсэн энэ мөнгө бол өнөөдөр 21 триллион гэж хэлж байгаа шүү дээ. 21 триллион. Нэгдүгээр хэлбэл бол дэлхийн бусад улс үндэстнүүд бодит баялагийг бол бүтээдэг. Тэр бодит баялагийг үнэлдэг тэр цаасан одоо тэр солилцооны хэрэгслийг бол хэсэг бүлэг улсууд өөрсдийн үзэнжээр үйлдвэрлэдэг мөн тэрний үн цэнийг тогтоох. Тэр ямар үнэтэй тэр канш. За энийг бол тусдаа бол маш том асуудал байна. Тэгээ годны шиг бол таны анхаардаг энэ бүхийг яриад байгаа юм бодно чинь энэ бүхний дараа 1913 оны 8 сарын 21-ний өдөр дэлхийн нэгдүгээр дай гэсэн. Энэ дэлхийн нэгдүгээр дай гэдэг бол мөн Франц одоо Британи, Франц, мөн одоо Катрин, Герман, Австрийн нэгдсэн улс, Испани нэгдсэн улс гэдэг нь Оросын нэгдсэн улс ийм улсууд байсан шүү дээ. 1900 одоо 14 оны яг тэр үед. Тэгэхээр тэр бол
Энэ бүх чинь хоорондоо нарийн холбоотой. Яг л нэгдүгээр бол Америкийн бол энэ төв банкийг олцсон бол Английн одоо энэ бочин мөнгө бүлэгч оруулалтын бүлэглүүд тийм үү? Одоо тэр вар бүрийн бүлэглүүд, марухын бүлэглүүд эдгээр үүнийг 12 банкны банкар бол Америкийн эзэн одоо улсын мөнгөний хэмжлийг өөрсдийн хувийн өмчөж бодлоо болчихсон. Тэрний дараа бол энийг Европ руу энэ мөнгө оруулж ирэх зорилго байсан. Энэ зорилготой хамгийн гол одоо чинь энгийн хамгийн найдвартай арга нь ер нь Европын энэ том эзэн тусгуудын эдийн засгийг нурaan хийх хэрэгтэй. Ер нь Европын улсын эдийн засгийг нурaan хийх тэрний хөгжлийг хоошин одоо улсын чангаар мөн бол энийг суулгахад хамгийн шилдэг арга бол дайн гэж байна. Дайн гэдэг нь хамсан бол одоо зэвсгээр байхаас гадна чинь эдийн засгийн бол маш том бол одоо халтагдал болоод ордог. Тэр дайн хийж байгаа улс бол гадны талаас бол мөнгийг ямар нэгэн бол мөнгө бусад одоо бараа шавар тэр дайн үйлчлэгтэй болж байгаа буусан зэвсэг мөн тэгээд хүмүүсийн мэдих одоо чинь тэр хайрны боловсрол хоцлох энэ бүхнүүдийг батлах ямар ч одоо чинь нөхцөл хөдөлгөөний хэмжээний зээл авдаг. Яг тэр зээлүүдийг доллараар гэсэн багтуул. Нэгдүгээр бол би дахиад хэлэхэд Америк нэгдсэн улсын бол одоо энэ төв банкыг гартаа хийсэн улсууд дэлхийн нэгдүгээр дайныг үүсгэх хамгийн гол хүчин зүйл нь эндээс. Энийг хийхдээ би дахиад хандуулахад Америк нэгдсэн улс гэдгийг бид нар одоо нэг тусгаар тогтносон бие даасан улс гэж харахаас илүү миний зүгээс судлаачийн байр суурь юу гэсэн тэр бол үнэхээр бас л одоо нэг талаараа санхүүгийн тусгаар тогтнолоо Лондонд бүрэн алдсан гэж байгаа байхгүй. Их Британи гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Одоо бидний Англи гэдэг нэрлэдэг. Тэр бол 1707 онд нөгөө Шотландыг өөрийнх нь одоо бүрэлдэхүүнд эзлэн авч өөртөө нэгтгэхдээ өөрсдийг одоо Их Британи гэж нэрлэлсэн байхгүй. Өөрсдөндөө Их Британи, Great Britain гэж нэрлэлсэн. Энэ улсын энэ явуулсан энэ үйл ажиллагаа чинь ингээд цаашаа өргөжин тэлсээр яваад дэлхийн нэгдүгээр дайнд хүрсэн байна. Тэгээд дэлхийн нэгдүгээр дайны дундуур ер нь энийг үүсгэхэд маш олон хүчин зүйлүүд нөлөөсний хамгийн гол хүчин зүйлүүд нэгдүгээрт тэр долларын ямар нэгэн бусад орнуудын эдийн засгийг долларжуулах хэрэгтэй байсан. Нэгдүгээр долларыг би хангалттай хэмжээгээр үйлдвэрлэдэг, хангалттай хэмжээгээр би хэвлэн гаргадаг болчихсон бол миний тэр долларыг хүмүүс улс үндэстнүүд авч хэрэглэх шаардлагатай болсон. Тийм учраас дэлхийн нэгдүгээр дайн үдсэн ийм шалтгаантай юм шүү гэдгийг би та нарын анхааралд хэлэх хүсэж байна. За тэгээд Орос энэ дайнд ингээд өөрийн эрх татагдан орсон. Бас нэг зүйлийг анхааруулахад ер нь дэлхийн дайн дандаа далайн улсууд их газрын улсуудтай тийм дайн маш өргөн хэмжээний гүн гүнзгий тийм дайныг олон жилээр хийж байгааг та анзаарах хэрэгтэй. 1914 оны дайн, 1939 оноос 45 оны дайн ч гэсэн яг энэ хэлбэрээр явагдсан. Одоо яг энэ зорилгоор мэдээж энэ дотор янз бүрийн оролцох талуудын янз бүрийн жижиг сажиг тийм зөрчил мөн жижиг сажил ийм сэтэл зорилгууд байсан хэдий ч хамгийн гол юм энэ байна. За тэгээд ер нь дэлхийн нэгдүгээр дайныг чинь ер нь англ-саксууд гэж бид ярьдаг. Англ-саксууд гэдэг нь ер нь англиар ярьдаг ийм улс гүрнүүд гэсэн. Энэ дээр юуны төрөн бид нар Их Британи нэг ойлгох хэрэгтэй. Дараа нь Америкийн нэгдсэн улс. Тэгээд чинь Австрали, Канада, Шинэ Зеланд гэдэг энэ улсууд биш дээ. Энэ улсуудыг бид нар англи гэж. Үндсэндээ өнөөдөр тэдний ноёрхол өнөөдрийг хүртэл хэвээрээ байж байгаа. Энэ зөвхөн өөр хэлбэрээ өөрчилсөн, нэрээ өөрчилсөн байгаа болохоос тэдний ноёрхол одоо хүртэл байж байгаа. Одоо та нар ороод ямар ч банкнд ороод ингээд харахад хамгийн өндөр ханштай мөнгөний мөнгө байж байна. Тийм үү? Тэр чинь Британийн паунд стерлинг байж байгаас тийм үү? Хамгийн өндөр ханштай. Тэрний дараа доллар байна. Энэ өнөөдрийн яг тэр геополитикийн энэ эренбэр байна гэсэн үг байхгүй юу? Эренбэр байна гэсэн. За тэгээд дэлхийн нэгдүгээр дайнд англи-саксууд өөрсдийн геострийн өрсөлдөгч
Германы эзэнт гүрэн тэр үед чинь бол Кайзерийн одоо эзэнт гүрэн гэсэн нэртэй байлаа. Мөн Оросын эзэнт гүрэн 2 дугаар Николай хаанаар удирдуулсан энэ Оросын эзэнт гүрэн гэж байсан. Мөн Отtomаны эзэнт гүрэн гэж бол байсан. Одоогийн бол одоо бидний мэддэг Сир, Ирак гэсэн улсууд тэр үед байгаагүй. Тэр бүгдийг нэгтгэсэн одоо тэр Босфорын хоолой дээр бол юун дээр Стамбул гэж бол бид нар мэдж байгаа шүү дээ. Тэр бол одоо яг одоо туркуудын өөрийнх нь бол унган нутаг биш шүү дээ. Тэр бол одоо энэ Алтай нурууны цаад хормоогоос яваа цаашаа нүүлээд Босфорын холоо тулаад очсон энэ туркууд байгаа байхгүй болно. Турк үндэстнүүд. Энэ турк үндэстэн турк өнөөгийн турк улс бол тэр Османыч гэж бол ярьдаг. Энэ бол эзэнт гүрэн юм. Тэгвэл зэрэг чинь Англи саксууд юм геострим бол өрсөлдөгч нарыг том дайнд татан оруулж өөрсдөө тэр дайнд нь оролцохгүй. Тэдний хооронд бол одоо ингэ ясааж хагаад том дайн өдөөлөх хооронд нь. Тэгээд тэр дайнд бол одоо чинь тэр хоёр тал сулран сулралтал бол тэр дайнд оролцохгүй зөвхөн оролцохдоо зөвхөн ам хэлээрээ л оролцсон уу гэхээс биш. Яг одоо чинь цэрэг бол ажиллаж мөн эдийн засгаа бол тэнд бол бодох хүсгэн ийм зорилгын үүднээс хийгдэж явсан байна. За тэгээд Оросын эзэнт гүрнийг бол энэ Орос мөн бол Германы эзэнт гүрнийг ялангуяа Орос Германы эзэнт гүрэн болоод Австри-Венгрийн эзэнт гүрнүүд их газрын одоо эзэнт гүрнүүд шүү дээ. Энийг бол би бас геополитикийн нөгөө бодлогоор геополитикийн одоо тэр бүлэглэлүүдээр нь ярьж байна л да. Одоо нөгөө талд нь болох чинь Англи саксууд далайн их гүрнүүд байх юм тийм үү? Их газрын одоо эзэнт гүрнүүд Отtomаны бол одоо эзэнт Османы эзэнт гүрэн мөн Австри-Венгрийн эзэнт гүрэн, Германы эзэнт гүрэн, Оросын эзэнт гүрэн эдний хооронд бол дэлхийн нэгдүгээр дайныг бол өдөөс юм аа. Тэгээд ер нь бол дэлхийн бол дайн гэдэг бол одоо чинь юу гэдэг хэвийн явагдаж байсан одоо эдийн засаг бусад юм бол дайны нөхцөл байдал шинжиж ордог. Мэдээж бол ердөөс улс орон хэд нэгэн дайнд орсон бол өөрийнх нь бол одоо хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, бусад бол аж үйлдвэрлэл зөвхөн тэр дайны нэг хэсэг нь бол дайрахын тулд дайн хийж байгаа, нөгөө хэсэг нь тэр дайнаас өөрсдийг хамгаалахын тулд дайн хийж байгаа. Энийг бол маш сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Тийм учраас ингэсэн тэгээд Оросд бол энэ яг нь 1914-ний байдлаар ингээд үзэхэд бол тэнд ер нь бол Оросын эхний бол одоо байлдааны үйл ажиллагаа нь маш их амжилттай явсан. Ялангуяа 15 оноос эхлүүлээд Оросын бол байдал бол шал өөр болж ирсэн. Тэгэнгүүт чинь энэ дайныг бол одоо өдөөхийн тулд бол нэг талд нь Британи бол Оростой, Герман одоо Оростой, Францтай, Их Британи гэсэн ийм Антантын холбоо гэдэг Францын Антант гэдэг хотод байгуулагдсан энэ нэг одоо баг хурлаар байгуулагдсан ийм цэргийн хэвсэл байна. Тэрийг бол Антантын холбоо. Энэ дайны дундуур ер нь 17 он гэхэд бол үндсэндээ бол дэлхийн одоо нэгдүгээр дайнд ялангуяа Антантын холбоо Оросын эзэнт гүрэн, Британийн эзэнт гүрэн тэгээд Франц улсууд Францын бүгд найрын тус гэдэг байгаа боловч Франц бол өөрснийхөө одоо чинь та нар нэг зүйлийг энд анхааруулъя гэж бодож байна. Анхаарал зориуд та нарын анхаарал. Франц бол өөрийгөө бол 1 2 3 4 5 дугаар республик гэж бол бүгд найрын тус гэж нэрлэдэг байгаа бол Франц бол маш олон колонитой энэ колоны эзэнт гүрэн багхгүй юу? Өөрийгөө ямар яаж нэрлэж байгаа нэг асуудал. Бодит байдал бол бүр өөр асуудал багхгүй юу? За тэгээд энэ улсууд бол одоо Антантын улсууд болоод мөн нөгөө талаас нь Австри-Венгрийн эзэнт гүрэн, мөн Германы Кайзерийн эзэнт гүрэн, Отtomаны эзэнт гүрэн гэдэг ингээд ийм том одоо их газруудын улсуудын хооронд нь далайн одоо Англи саксуудын энэ гүрнүүд бол хооронд нь мөргөлдүүлсэн энэ дайны одоо 3 жилийн дараа 1917 оны ихэнх болонгод ер нь фронт дээрх бол үйл ажиллагаа бол нэг Антантын талд бол шилж одоо чинь нааштайгаар эргээд ер нь бол Антантын гүрнүүд дайнд ядах ийм нөхцөл байдал бүрдэж эхэлсэн. Тэр Антантын гэрээг бол байгуулахдаа Британийн эзэнт гүрэн бол ер нь бол та бүхэн мэдж байгаа. Хэрвээ түүхийг ингээд үздэг юм бол тэр чинь 18 дугаар зууны эхнээс ахуулаад тэр Наполеоны бол 1812 он 14 оны бол дайнаас ахуулаад 1917 он хүртэл дэлхий дээр ердөөсөө ганцхан Британийн эзэнт гүрэн гэж дэлхийн бөмбөрцгийн талаас илүү хувийг нь бол колоничлсан ийм олон колонтой ийм эзэг том гүрэн байл шүү дээ. Тэр бол дэлхийн номер 1 гүрэн байсан байхгүй. Тэрний бол толгойсон энэ Антантын гэрээ Оросыг бол дайнд оруулахдаа Оросын одоо эрх баригчид бол тэр үеийн бол Николай хаан тэр нэг зүйлийг бол амласан байсан. Хэрвээ нэгдүгээр дайны одоо
дэлхийн 1-р дайнд бид нар явдаг юм бол одоо Туркийн хажууд байж байгаа нь Босфорын холоо гэж байгаа шүү дээ. Босфор Дарданеллийн холбоо. Энэ бол Оросын харт ингэсээс Оросын одоо чинь худалдааны хөлөг онгоцууд тэр холоогоор чөлөөтэй газар дундын нэгсээс цаашаа яваад нэг Гибралтарын холоогоор дамжаад дэлхийн далай руу гарах. Тэр далайгаар бол бүх одоо худалдаагаа бол чөлөөтэй хийдэг, бусад улсуудаас худалдан авсан бараагаа чөлөөтэй татдаг. Энэ замыг бол Оросууд сонирхсан байсан. Энийг бол энэ хамгийн гол бол геострийн амлалт нь юм байсан байхгүй юу? Тийм учраас нэг талтай юм байсан. Хоёрдугаарт нь бол би түрүү ярьлаа шүү дээ. Оросын бол одоо чинь дотор нөхцөл байдал нь дайны улмаас ялангуяа бол 15 онд бол олон хүмүүс одоо ингээд фронтос одоо янз бүрийн хохирол, гац хохирлуудыг хамсаад ер нь Оросын ард түмнүүдийн дунд бол энэ ямар ч утга учиргүй энэ дайнаас гарах тийм бол хөдөлгөөн маш их хүчтэй өрнөж ирсэн. Нэг талаас Оросын дотордлын энгийн жирийн тариачин ардууд нь бол тэр дайны тэр утга учирыг сайн ойлгохгүй байсан. Олон одоо гэрийн аавууд, олон одоо айл гэр бүлийн хөвгүүд тэр дайнд амь өргөдөж байсан учраас тэгээд ерөнхийд нь эдийн засгийн байдал маш их султанд оройтсон байсан учраас энийг ер нь бол одоо чинь энэ дайныг бол хурдан дуусгах хэрэгтэй, Оросыг дайнаас гаргах хэрэгтэй гэсэн ийм бодолтой байсан. Мөн тэрний хажуугаар бол мөн Ленин тэргүүтээ бол бас большевикууд бол байжсэн. Ленин тэргүүтээ большевикууд гэдэг чинь тэр үед бол яг Швейцарын Цюрих гэдэг хотод бол байсан шүү дээ. Та нар мэдчихэж байгаа. Тэгэд энэ улсууд ийм бол олон бол одоо чинь ашиг сонирхлууд бол явсаар байж байгаа. Дэлхийн 1-р дайны дундуур улс их орн дайнд байх, дайны нөхцөл байгаа нөхцөлд Оросын одоо чинь төрийн дүн дээр төрийн дүмийн одоо хэсэг либерал ардчлагчид энд бол сонирхолж хэлэхэд бидний нөгөө ардчлал, либералчлал одоо бүх юмуд чинь 100 жилийн өмнө Октябрийн хувьсгалыг үүсгэсэн 1917 оны 2-р сард ордны төрийн эргэлт хийсэн энэ төрийн дүмийн гишүүдийн бүр урай юм байхгүй. Өөр өнөөдрийн тэр 90 оны үед бол одоо чинь яригдчихсэн юм. Гагцхүү тухайн нэг одоо чинь үе солигдохдоо зэрэг яг тэр аргаа дахиад эргэлдэг байхгүй. Ер нь магадгүй одоогоос цааш одоо бидний үе ингээд өнгөрөхтэй зэрэг чинь тэрний дараа дахиад одоо чинь тийм одоо хоосон урай лооцон ярьдаг тийм бол одоо бүлгүүдүүд гарч ирэхийг бол үүсэх одоо боломжгүй юм л да. Тэгэд ийм олон үзэл санаануудын зөрчил донд бол Оросд Октябрийн хувьсгал гарсан. Тийм учраас Оросд Октябрийн хувьсгал гарсны угтур нөхцөл бол тэр нь дэлхийн 1-р дайн байсан. 1-р дайныг гаргасан угтур нөхцөл бол тэр одоо капиталист одоо ертөнцийн хамгийн тэр дээд эрх баригч бүрэлдэхүүнүүдийн хийсэн зориудын санаатай улс төрийн ийм бодлого үйл ажиллагаа байсан байхгүй юу? За ингээд 20 одоо Октябрийн хувьсгалыг бол одоо ингээд бид манайхан болохоор нэг гэж ойлгоод байдаг. Энэ биш юм аа. Октябрийн хувьсгал 17 онд гарсан Оросд гарсан хувьсгал бол 2-р сарын хувьсгал гэж тийм хувьсгал байгаа. Би сая ярьлаа. Тэрийг бодоход төрийн дуумын хэсэг одоо чинь ардчлагч барууны талыг баримталдаг. Баруун шиг байх ёстой гэж боддог. Бүх амьдралаа барууны тэр хэв загвараар тэр үзэл судлаар явуулах ёстой гэж энэ бол үзэл судлыг зүтгүүлдэг. Нэг хэсэг одоо хөрөнгөтэй баян ийм улсууд нэг парламентэд сууж ирсэн одоо баячууд өнөөдрийн яг одоо Монголын одоо нөхцөл байдал шиг байсан. Хоёрдугаард бол одоо мөн Оросд Москвагийн, Петербургийн бол баяжсан ийм хөрөнгөцсөн нэг хэсэг ийм одоо бүлэг давхаргууд байсан. Тэд нар нь болохтой зэрэг Оросын нөгөө Самодержавие гэж ярьдаг шүү дээ. Оросын эзэн хаан тэр хаан бол өөрийнх нь шийдвэрийг өөрөө бие даан гаргадаг, бүх хариуцлагыг нь өөрийнх нь толгоогоор хариуцдаг ийм засаглалын хэлбэр байсан байхгүй юу? Хаан цэцгийн хэлбэр байсан. Энэ юмнууд байсан. Хоёрдугаард бол Оросд бол 1900 нөгөө Наполеоны дайн биш юм. Одоо 1812 оноос 14 оны хооронд болсон нөгөө Орос руу бол одоо анхны Франц бол Орос Польшоор дайраад Москваг ирж шатаагаад ингээд тэгээд Оросууд бол буцаж бол одоо чинь элдэж хөгөөд Парижд аваачд бол дуусгасан Наполеоны байлдан дагуул тэгээд дууссан шүү дээ. Тэр дайныг бол мэдж байгаа. Тэр цагаас эхлүүлээд бол Оросд масоны бол одоо энэ нууц бүлэглэлүүд маш хүчтэй. Ялангуяа Оросуудын одоо энэ Сэхэтэн янз бүрийн одоо хөрөнгөцсөн энэ улсуудын дунд бол энэ нууц бүлэглэлд яваад ирсэн байна. Энэ бол манай өнөөдөр бол энэний хэлбэр нь энэ ротари бүлгүүд байгаа байхгүй юу? Энэний бол яг жинхэнэ цаад бүх юм яг масоны зохион байгуулалт байхгүй юу?
За тэр юм энийг энэ бол тусдаа том асуудал. Зүгээр та нарын одоо анхаарал бас нэг зүйлийг ингэж хийж байгаа юм. Тэгэд энэ 17 оны бол 2 дугаар сарын үеэр ч юм болохоор нөгөө ардчлагчд нь дайны үеэр их улсын хоронд нь ардчилсан хувьс одоо ч сонгуул явуулна гэж ийм бол улс төрийн шаардлагууд тавьж гисэн. А хоёрдугаарт нь бол большевикуудын талаас утгач нь Оросыг бол тэр дайнаас гаргана гэсэн ийм шаардлага тавьж гисэн. А мөн бол одоо тэр баяжсан бол Оросын бол одоо бусад өөр ашиг сонирхлын баяжсан тэр хөрөнгөцсөн нэг хэсэг усууд байна шүү дээ. Одоо тэд нар болохтой тэр ер нь бол энэ самадержа буюу бол нэг хүний хаанч засаглалыг бол халах бүгд нэрэмдэх хэлбэртэй болгоно гэсэн ийм бол одоо чинь одоо шаардлагууд тавьж гисэн. А энийг бол гадна талд нь энэ бүгдийг бол одоо гадна талаас нь одоо туршиж торхирч энэ бүгдийн дэмжлэг өгжсэн Их Британийн эзэнт гүрэн маш анхааралтай ажиглаж ирсэн. Үндсэндээ бол тэр үеийн бол одоо хаант Оросын тэр Петербург гэж нийслэл байсан тэнд байж ирсэн одоо Америкийн элчин сайд Английн элчин сайдын одоо Их Британийн элчин сайдын яам бол үндсэндээ энэ бүх хувилдаануудыг гол түүнд дэмжиж ирсэн. Хамгийн гол асуудлуудыг бүр одоо түүхэн баримтуудын үздэг юм бол тентхийн улсуудаа тэр үеийн элчин сайд Бикүнин гэж хэмээсэн байна. Энэ бол эднэртэй бол нийлж унсан. Гэхдээ зэрэг чинь дахиад хэлэхэд бол нэг талаас нь Оросын одоо хөрөнгөцсөн баячууд нь болохоор өөрийн гэсэн бол одоо тийм зорилготой одоо шаардлага улс төрийн шаардлагууд амжигсан. Нөгөө талаас нь бол ард түмний нөхцөл байдал ийм болсон байсан. Дайнаас гарах шаардлага тавьсан. А гуравдугаарт нь бол мөн масонуудын ийм бүлэглэл. Масоны бүлэглэл чинь болохоор ер нь бол улс орны дотроос нь бол нөгөө хаажин зөөлөн аргаар зуухан нөгөө зөөлөн аргаар нөгөө soft power гэж өнөөдөр бол яриад байгаа шүү дээ. Яг тийм аргаар бол задлагдаг ийм бүлэглэлүүд байхгүй. Тэгэхээр тэд нар бол энэ бүлэглэлүүдээ бол дандаа өөрснөө далд ярьдаг болохоос энийг заавал одоо тунхаглдгүй ил тод. Ер нь энэ дээр нэг зүйл ингээд ярихад ер нь олон нийтийн мэдээллийн хэрэгслэр бол ямар нэгэн улс төрийн бодлогыг ер нь ярьдгүй юм байна л да. Тэрийг бол би олон жилийн туршлагынхаа нэгээс олон жилийн өмнө олж харсан. Одоогийн нөхцөл байдлыг ингээд хараад байхад бол ер нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг бол яг жинхэнэ тэр бодтой тэр реал политика гэж шүү дээ. Бодтой улс төрийн бодлогоос нийгэм олон нийтийн санал бодлыг өөр зүгт чиглүүлж явах гэсэн ийм бодлого энэ бол одоо зорилгыг маш сайн гүйцэтгэдэг ийм дагаад. За тэгээд энэ номон дээр бол маш олон одоо чинь үйл явдлуудыг бол маш сонирхолтой байдлаар үнээр хүлээн зөвшөөрөгдсөн судлаач эрдэмтдийн одоо хийсэн нэг одоо сэдв судалгааны бүтээлүүд архивын олон материалуудаас орсон одоо ийм ном байгаа. Би тэгээд энэ номыг бол сонгож авсны нэг нь болохоор дахиад хэлэхэд ер нь бол би энэ номыг маш олон түүхэн бол баримт кино цуглуулдаг юм л да. Миний одоо зүгээр энэ цуглуулга хобби гэдэг сонин саргидч юм. Би баримт кино цуглуулдаг юм баггүй юу? Баримт түүхэн хронико цуглуулдаг. А мөн одоо энэ тийм бол маш олон одоо улс орны одоо Германы тэгээ Францын за Америк нэгдсэн улсын за Оросын олон эрдэмтдийн одоо ном судалгааны бүтээлүүдийг уншиж үзээд тэгээд дараа нь бол энэ Николай Викторович Стариковын бол одоо энэ бичсэн энэ ном болуудыг тэр улсуудын одоо тэр ном бүтээлүүдэд орсон тэр гол үйл явдлуудыг маш зөв логикийн холбоонд хийж энэ бол уншигчдад судлаач гэдэг чинь одоо юу гэдэг нэг сэдв бүтээлийг уншихад маш төвхтэй маш олон ишлэлтэй ер нь судлаач хүнд уншихаар энэ бол өнөөр одоо шинжлэх ухааныг хэлбэршүүлсэн гэдэг утгаараа энэ нийтлэгч гэдэг энэ утгаараа бол бичсэн маш их одоо чухал баримтуудад орсон энгийн бол одоо байдлаар имийг хүнд маш их нарийн түүхэн үйл явдлуудын эдрэнүүдийг энгийн тайлбарсан ийм ном байгаа. Хоёр дахь номонд орё гэж бодож байна. Энэ бол Оросын иргэний дайны бол түүхэн үнэн ба худал домог. Энэ бол Монгол улсын түүхтэй бол гарцаагүй бол холбоотой энэ ном байна. Эннээс бид бүхэн нөгөө 1937 оны одоо энэ либерал ардчлагчдын бол бахираад байгаа тэр цус хядлага гэдэг байгаа шүү дээ. Энийний түүхэн одоо чинь ямар одоо ухтур нөхцлүүд байсан юм бэ? Түүхэн бүрэлдсэн байсан тэр зөвхөн бол одоо чинь Оросын төдийгүй тэр Оросын бүс нутгийн Евразийн одоо энэ орон зайд үргэлжлсэн нөхцөл байдлууд, улс төрийн нөхцөл байдлууд, дайн тулааны нөхцөл байдлууд ямар байсан? Мөн тэр үеийн одоо чинь большевикуудын
явуулж байсан энэ бол бодлого үйл ажиллагаа нь яг ямар байсан, хэн ямар хариуцлагыг хүлээх ёстой гэдэг энэ талын одоо судалгаа бүтээлүүдийг бол энд байгаа шүү гэдгийг танаар зориуд бол зөвхөн тэмдэглэж анхаарч хандуулахыг хүсэж байна л да. Энийг бол яасны дараа болохтой мэдээж энэ номон дээр бол би бас зөвхөн сонирхолтой гэдэг интернет холбоотой хоёр ном гаргахаар бол би одоо судлаж бол бичиж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг уншсны дараа сая хүн бол нөгөө манай 37 оны одоо хэлмэгдүүлдэг байгаа юм бол бид нар бол учрыг ойлгох байхгүй. Өнөөдөр бол одоо яг өнөөдрийн Монголын одоо нийгэм бүрэлдсэн байж байгаа нөхцөл байдал бол үнэхээр төсвөршгүй хүн байдалд бид нар байна л да. Манай хүн амын дийлэнх юм. Өнөөдрийн манай Монголын нийгэмд бол та нар цэвэрлэгээ хэрэгтэй байгаа юу? Цэвэрлэгээ. Тэгвэл та нар хэлмэгдүүлэгч болчихж байгаа байхгүй. Тэгэж бодож ч болохгүй. Өнөөдрийн либерал тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энд байжсэн улсууд чинь одоо юу гэдгийг ямар нэгэн манай одоо чинь яг би нэрийг хэлээд байгаа нэг тийм одоо нийтлэлчүүд шилдэг нийтлэлчүүд байдаг шүү дээ. Тэд нар чинь бол большевикуудыг бол орсуудыг болохоор хүний мах иддэг хүүхдийн цус уудаг хүмүүс шиг л сурталчилж ирлээ шүү дээ. Тэгээд энэ би бол та нар бас нэг анхаарлыг ингээд хандуулаад байгаа. Ер нь бол барууны загварын энэ ардчлал гэдэг үг одоо демокраси гэдэг үг чинь цэвэр Оросыг үзэн ядг үзэл дээр суурилдаг үзэл шүү дээ. Ер нь тэгэхээр тэрэн дээр бол мэдээж бол олон алдаанууд байсан. Нүгэл гэхдээ зүгээр алдаанууд нь хэд байсан, ололтууд нь хэд байсан гэдэг нь бол 10-90 харьцаатай байхгүй. 90% ололттой, 10% алдаа эмдэглүүд байсан. Ер нь хүн төрөлхтний бол сүүлийн 2000 одоо 17 оны зүгээр одоо зүгээр ингээд Григорийн тооллоор бол яваад гэж хүний бичигдсэн түүхэнд хүн төрөлхтөн өөрөөр амьдарч болох юм байна гэдэг энэ үйл санааны тэд нэр хэрэгжүүлэх гэж үзсэн байхгүй. Хүн өөрөөр амьдарч болдсон юм байна. Улс нийгмээ өөрөө зохион байгуулж болдсон юм байна. Заавал хэн нэгнийг ямар нэгэн хэлбэрээр мөлжихгүйгээр бүгдээрээ хамтын улсаа байгуулж болох юм байна. Энэ санаа. Би бол зүгээр ингээд зарим нэгэн улсууд бодож иж магадгүй би өөрөө коммунист биш, коммунист байгаагүй, миний эцэгч коммунист байгаагүй. Одоо бол харин энэ санааг бол одоо ингээд судаад үзэхэд энэс авах юмнууд бид нар зөндөө байна. Энэс бодоод энэний алдаа оноог нь авахгүй юм зөндөө байна бас. Энд тийм учраас ямар нэгэн юм гэдэг чинь нэг бол тасгал, нэг бол цавцгаан юм байна гэсэн ийм бол төрдөөсөө юм хүн төрөлхтний дүү хүний амьдрал угаасаа ийм байдаг юм байна л та. Тэгвэл зэрэг ер нь бол зүгээр ингээд товчхоо ингээд хэлэхэд бол дэлхийн тэгээ нэгдүгээр дайны дундуур одоо Австри-Венгрийн эзэнт гүрэнд нэг Сараевод болсон Австри-Венгрийн эзэнт гүрэн гэдэг чинь одоо Балканы хойгийг эзэлсэн байсан энэ маш том одоо олон үндэстнүүд орсон бидний өнөөгийн мэддэг Словак, Чех одоо бусад Румын энэ гэж улсууд байгаагүй шүү дээ. Тэр үед тэд чинь бүгд Австри-Венгрийн эзэнт гүрэнд байсан ийм гүрнүүд. Тэгэд тэр дотор бол одоо чинь Австрийн өөрийн одоо хаан ширээ залгамжлах Фердинандыг бол Сараевод явж байхад нь нөгөө Боснийн хэсэг залуучуудаар Боснийн одоо чинь манайхны янз бүрийн одоо ийм хөдөлгөөнүүд гэдэг чинь одоо үндэслэх хөдөлгөөнүүд тэр үндэслэх хөдөлгөөнүүдийг одоо далдаас удирдах байгаа хгүй тэр чинь мэдхгүй харанхуйгаар нь дамжуулаад одоо чинь тийм болохгүй болох юм хэлж байгаа хгүй тэр чинь тэгээд Австри-Венгрийн одоо эзэнт гүрний хаан ширээ залгамжлагсан Фердинанд Эрцгерцог Фердинандыг бол Сараевод алуулсан байхгүй юу. Энэ бол дэлхийн 1-р дайны нөгөө гол гохыг нь анх гарсан энэ үйл явдал энэ байхгүй. Гэхдээ энэ дайны өмнө энэ дайнд орохын тулд чинь мөн энэ геополитикийн том тоглогчд нь өөр гэсэн бол одоо хүсэл сонирхолтой, өөр гэсэн амбицтай, өөр гэсэн эдийн засгийн зорилготой ийм усуд байсан. Гагцхуу тэрийг одоо чинь яа шийдэх вэ гэдэг энэ арга замыг эргэлж хагаад тэгээд тэрийг нь гадна талаас нь бас л нөгөө далайн их гүрнүүд ер нь бол өнөөдрийн байдлаар бол аваад үзэхэд бол хэрвээ надаас хэрвээ асуудын бол дэлхийн номер 1 гүрэн хэмбэ гэхэд бол өнөөдрийн Америк бол харах юм биш байхгүй яг санхүүгийн дээр энэ чинь Британи байхгүй. Агцгүй юм чинь мэдэгдэхгүй дандаа юмны ард байдаг байхгүй. Ер нь өнөөдрийн бол реал политик гэдэг чинь бол би дахиад хэлэхэд олон нийтийн мэдээдийн хэрэгслээр явдаггүй байхгүй. Олон нийтийн мэдээдийн хэрэгслийг уншиж ялангуяа одоо ч манай зарим нэгэн гинэн улсууч кино үзэж энэ тэр түүхийг тэргээр тэр огт тийм биш. Кино гэдэг бол одоо чинь кино найруулсан хүн дээр та яагаад ингэж үзүүлээд байгаа юм бол би зүгээр уран сайхан чинь ингэж л харж байгаа нэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр түүхэн үнэндээ ямар ч хамаагүй байхгүй. Ихэнх тохиолдолд. Энийг бол манайхан бол маш сайн ойлгож ухаарах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэд энэ дотор бол тэгэд энэ Австри-Венгрийн эзэнт гүрэнтэй бол ингээд дайн хийж байгаа үед бол
тэрэн дотор яг Оростой адилхан бол үнэн алдар шашинтан улсуудын дотор байсан. Та бүхэн мэдж байгаа Серб тийм үү? Одоо Балканы хойгийн бол үнэн алдар одоо Сербүүд байсан. Мөн бол одоо Чехословак гэж байсан, Чехууд байсан, Словакууд байсан. Эдгээр болохтой зэрэг чинь ер нь бол одоо бид нар энэ дэлхийн дай ингээ болж байна. Бид нар нэг шашинтай улсуудын өмнөөс дайдахгүй гэсэн зорилгоор бүр одоо юу гэдэг анги нэгтгэлүүдээр бол Оросын одоо эзэн хааны цэрэгт айранд бол бууж өгсөн байхгүй юу? Тэгж бол Оросын одоо 1-р дайны дундуур олцны маш олон чехууд 130 мянга гаруй орчим бол чехууд одоо Оросд олцны чехууд төвлөрсөн байна. Тэгвэл зэрэг тэрийг нь бол Оросууд хүлээж аваад хооллоод хувцлаад сургуулаа зэвсэглээд тийм үү? За тэгвэл эргээд одоо манай аримтай нэгдээд энэ одоо юу дайны одоо дайнд бол одоо та нар энэ манай талд оролцоо гэсэн ийм одоо асуудлыг тавьсан байхгүй юу? Тэгэхэд бол тэр чехууд нь болохтой зэрэг чинь бас яг ингээд ирчээд дайтай ихтэй зэрэг чинь бас тийм дайдах сонирхолгүй байсан байхгүй юу? Сонирхолгүй. Ер нь энэ дайныг бол нэг газар бол ингээд чимээгүй хүн бүгд сууж байгаа өнгөрөөч гэсэн ийм үзэл санаатай. Ийм бол бодлоготой. Ялангуяа өдөрлөгийн төвшөнд. Тэгэд Оросд бол одоо чинь ийм байхад Оросын армийн тэр хаант Оросын одоо бүх одоо сан хөмөргөөс гаргасан одоо тэр мөнгөөр эднэрийг хооллоод хувцлаа, зэвсэглээ, зохион байгуулалтанд оруулаад бүтэн корпус зохион байгуулсан байхгүй юу? Тэгээд тэр улсуудыг одоо тэр Оросын хувьд бол баруун фронт шүү дээ. Тэр бол Оросын хувьд тийм үү? Баруун талын фронт руу бол илгэе гэсэн ийм бол асуудлыг яриад ингээ юм шиг. Гэхдээ тэд нар бол бас дахиад хэлэхэд тийм хүсэл зорилго руу улаанцаа одоо юу гэдгийг Оросуудынхаа талд ч орж дайгдах тийм сонирхолгүй асуудал болсон байхгүй юу? Тэгэд эднэрийг бол байжсэн чинь нөгөө октябрийн хувьсгал бол гарч та 2 дугаар сарын хувьсгал болсон. Эргээд 2 дугаар сарын хувьсгалыг чинь дараа бол нөгөө ардчлагч чинь бол гарч ирээд нөгөө ардчсан сонгуул явуулъя, бүх нийтийн сонгуул явуулъя. Одоо чинь бол хүний эрх эндэргээд баахан юм бол ачигч гарч ирээд ордны бол төрийн эргэлт хийгээд хаант эзэн ханаа төлхөн унгаагаад эзэн ханаа төлхөн унгана гэдэг чинь бол ер нь бол одоо чинь ялангуяа янз бүрийн одоо интернет дээр бол маш олон бол худлаа фейк юмнууд явдаг шүү дээ. Одоо фейк мэдээллүүд гэдэг чинь хуурамч мэдээлэл. Тэрэн дотор Оросын 2 дугаар Николай хаан бол өөрийнх нь хаан ширээнээс татгалцсан гэсэн албан ёсны бол одоо чинь архив татгалагдаж үлдэж байгаа. Тэр чинь маш чухал баримтчиг байхгүй юу? Энэ бол түүхэнд маш чухал баримтчиг зэрэг тэр заавал бол одоо тухайн улсын төрийн маш нууцлалын зэрэглэлтэй архивд бол байдаг гэсэн. Өнөөдрийг хүртэл тэр одоо бичиг баримт байгаа. Энээс юу гэж хэлж яах гэдэг зэрэг чинь хааныгаа бол тэд нар өөрсдөө төлхөн унагчаад тэгээд хаан огцорсон гэдэг ард түмэн зарлж байгаа байхгүй юу? Тэгээд ингэнгүүт чинь нөгөө тэр дэлхийн одоо 1-р дайнд оролцоод тэнд бол одоо окопын дотор бол яг фронт дотор байлдчихсэн энэ улсуудын сэтгэл санаа ямар байх вэ? Тийм үү? Тэд нар чинь улс их орныхон одоо эзэн хааныхаа төлөө гэдэг одоо бид нар шашин итгэл үнэмшлийнхаа төлөө гэсэн тийм өрөөгээр бол дайнд дэвжсэн улсууд ч дээ. Тэгвэл зэрэг нь хаан бол өөрийнх нь хаан ширээнээс татгалцсан гэсэн ийм бол одоо чинь цууч юм шиг албан ёсны юм шиг ийм мэдээллүүдийг таарсан байхгүй юу? Тэгээд тэд нар бол үндсэндээ бол 1917 оны 2 дугаар сарын 23-нд бол өнөөдрийн шинэ толгоор 3 сарын 8-ны өдөр одоо хэдхэн хоног өнгөрлөө шүү дээ. Одоо бол 3 хоногийн өмнө бол 100 жилийн өмнө тэгж Петр бүрэгт бол дайны дундуур ардчилсан төрийг бэлтгэсэн байхгүй. Тэгээд тэд нар бол одоо чинь улс орныг ингээд тэр дайны нөхцөл бол одоо аваад явах юм болоо гэдээ ингэсэн чинь 8 сарын дотор тэд нар үндсэндээ бүхэл бүтэн Оросын эзэнт гүрнийг самраад устгаа дуусгацсан. Тэгээд бүгдээрээ гадаад руу хөрөнгө баялгаа зугатаад гараа явцсан. Энэ үед бол үндсэндээ бол Оросын ард түмний байдал, фронтын байдал маш хүнд хэцүү болсон байсан. Бүх нөгөө фронтыг хангамж, фронт гэдэг бол дайдж байгаа цэргүүдэд бол одоо цэргүүдэд хоол хүнс, зэвсэг техник, сум хэрэгсэл, за тэгээ шархаг төсдгийг одоо тэндээс нь зөөлөн авцарлах, тэрийг бол одоо эмчлэнг тордох гэдэг. Энэ чинь бол дайн гэдэг бол маш тийм өрмөц эдийн засаг, нийгэм улс төрийн өрмөц нөхцөл байдал улс орн байдаг шүү дээ. Та бүхэн төсөөлж байгаа. Ийм байдалтай байхад бол тэгээд Ленин бол одоо өөрөө бол Швейцарт
Тэр чинь нэг сард бол өөрөө хэлжсэн байна. Би бол одоо насаараа социалист тусгал хийх одоо зорилготой ийм бол большевик намыг бол одоо ингээд тэр үеийн одоо чинь Оросын социал-демократ болоод элчийн нам гэдэг нэртэй байсан шүү дээ. Орос одоо Ленин намыг Ленин байгаас анхны. Тэгээд та нар би нэг үг имийг анхаарал тэгэд Оросын социал-демократ ажилчин намын эхний хоёр бүгд хурланд хаана оролцсон гэж та нар таадаг. Оросын социал-демократ ардчилсан нам гэдэг хоёр намын эхний хоёр хурланд хоёулаа Лондонд оролцсон байгаа байхгүй юу? Энэ үгтэй зэрэг чинь нам байгуулна гэдэг чинь геострийн тэр улсуудын тэр олон жилийн олон нүүдэлтэй тийм улс төрийн одоо чинь юу тэгэд Ленин бол одоо хэсэг большевикуудын хамт бол гадаадд бол амьдарч байсан. Тэгээд тэдний хамгийн гол бол төлөвч байсан газар нь болчиход нь Швейцарын Цюрих гэж газар. Өнөөдөр та нар харж байгаа Швейцар өөрийгөө бол одоо чинь нейтрал улс гэж бол зарлаад байдаг боловч тэр чинь офшор банкинг болсон шүү дээ. Өнөөдрийн байдлаар бол өөрөө энэ дээр ингэж яхад манай зарим нэгэн нийтлэлч бол одоо Швейцар шиг энэ төргээд одоо чинь Швейцар бол зөвхөн гадна талдаа хаяг нь бол төвөсгсөн ус байгаа болохос тэр бол өнөөдрийн байдлаар Швейцар шиг том айрамтай, бэлэн байнгын айрамтай. Ойлгож байгаа. Швейцар шиг том бол Швейцарын газар нутгуудаар бол маш олон бол одоо дайм байлдааны хэрэгслүүд бол данжин өнгөрдөг. Тэнтхийн өөрсдийнх нь нэрэгдэл судлаач эрдэмтэд нь бичээд эсэргүүцээд байгаа байхгүй. Тэгээд Швейцарт нь өөрөө маш том бол 100 жил гаруй бол одоо банкинг офшор улс байхгүй. Офшор гэдгийг та бүхэн бол мэдж байгаа. Янз бүрийн газруудаас янз бүрийн бохир мөнгийг өөртөө агуулдаг. Өнөөдөр бол одоо чинь манай үндсэн одоо юу гэдэг эрүүгийн хуулийн дээр байж байгаа шүү дээ. Тэр югтэй зэрэг чинь эрүүгийн хуулийн дээр хэрвээ хулгайн имийг авч нуусан хүн бол хулгайн одоо чинь нэг оролцогч болоо явчихж байгаа. Өнөөгийн үндсэн хуулиар. Гэвч одоо бол одоо чинь хулгайн имийг Монголоос хулгайлаад офшор гаргацсан юмнуудыг чухамдаа тэдэр л нууж байгаа шүү дээ. Швейцарт бол нууж, тэдний бол одоо Швейцарын улсууд юу байна? Монгол бол одоо чинь одоо янз бүрийн бол одоо ингээд тэр офшор бүсүүд чинь бүгдээрээ бол тентхийн бүх эзэмшил нь бол Английн эзэнт гүрсний өнөөгийн одоо нэг тийм жижиг арлуу хязгаар нутгууд нь байж байгаа. Америкийн нэгдсэн улс ч гэсэн өөрөө бол одоо чинь тэр Орегон, Делавэр гэдэг одоо чинь Миссури гэдэг энэ газрууд чинь маш том бол нөгөө офшор бүсүүд нийцлээ шүү дээ. Одоо сайн. Чинь үеийг бол заавал бол нэг юм чинь хар юм одоо эсвэл цав цагаан байх ямарч болцоогоо ер нь хүний амьдрал хүн төрлөختний төв ийм байдаг байхгүй өөрөө. Тэгээд олон би бол та нарын анхаарлыг бол юун дээр ингээд анхаарал хандуулах гэдэг нэгтэй зэр чинь ийм бол түүхэн нарийн төвхтэй. Энийг бол маш товчж ярьж байна. Тэгэхээр та энэ бол номыг аваад ингээд уншихтай зэрэг. Тэгэхээр энэ номыг аваад уншсан хүн бол яг ер нь бол түүхийг зүгээр нэг уншиж болохгүй. Одоо манай түүхч чинь бол түүхийн эрдэмтэн докторд гэсэн тэнд тийм үйл явдал болсон гинлээ. Яг болоо. Фактуудын цуглуулгыг. Гэвч тэр яагаад түүх өөрөөр байж болоогүй? Яг яагаад ингэж өрнөсөн юм? Энийг өрнүүлэхэд чинь ямар улсууд энэ түүхийг бол яг энэ голдролууд түлхсэн юм? Ямар бол ашиг сонирхлын зөрчлүүд, ямар ашиг сонирхлын одоо чинь цаад санаа бодол байсан гэдэг тал дээр бол анализ дүгнэлт дүн шинжилгээ хийж байгаа юм бол маш ховор байгаа. Тийм учраас ер нь бол энэ номыг ингээд аваад уншсан бол түүхэнд яаж хандах ёстой юм гэдэг хандлагыг энэ бол өөрөө бол нэг талаар ингээд номыг аваад үзэх энэ чинь сурах байгаа байхгүй. Түүхийг судлах, геополитикийг судлах. Энэ бол анхны бол цагаан толгой гэж бол ойлгож болно. Би бол та нарыг тэгж бол одоо чинь бодож энэ өнцгөөс бол уншаасаа гэж бодож. Тэгэд энэ номон дээр байж байгаа олон бол баримт фактуудыг одоо интернетээр ороод бусад бол найдвартай хүсүүдээс шалгаж болно. Үнэхээр тийм юм уу? Одоо болрын яриад байсан энэ номон дээр историкийн бичээд байсан энэ юм үнэхээр тийм үү гэж бүрэн шалгаж болно. Энэ бол би бол маш найдвартай хүсвэрээс бол одоо байгаа гэдгийг батлан хэлж чадах юм дээр. Чехууд гэж би ярьжсэн дээ. За одоо би чехуудын асуудал руу эргээд ороод би тэрэнд чинь тодорхой нэг жижигхэн тайлбар өглөө шүү дээ. Тэгээд чехууд бол ийм бодолтой байсан. Тэгээд тэгсэн чинь большевикууд нөгөө 10 дугаар сард октябрийн хөсгөл гэсэн. Октябрийн гэдэг чинь Монголоор бол 10 дугаар сарын 1917 оны 10 дугаар сарын хөсгөл гэсэн тийм орос үг шүү дээ. Октябрь гэдэг чинь 10 дугаар сар гэсэн үг тийм үү? За тэгээд 10 дугаар сарын хувьсгалд бол яг тэр Ленин тэргүүтээ тэр Цюрихт бол сууж ирсэн улсууд манайхан чинь бодохдоо хоёргилсан галт тэргээр энэ төр орж ирсэн юм үгүй байхгүй. Тэр үеийн түүхийн имийг ингээд авч тэр чинь лаццсан галт тэргээр нэгэн галт тэрэг байсан байна. Ердөөс галт тэргийн нэг л вагон байхгүй юу? 33 судалтай нэг л вагон байсан.
Тэгээ тэрэн дотор бол Ленин тэргүүд 33 большевик орж ирсэн байхгүй юу? Тэгээ та нар боддоо Швейцарын одоо чинь та нар бол зүгээр ингээд Европын газрын зургийг төсөөлөдөөс Швейцар улс хаана вэ? Герман бол Орос хоёр бол дайны нөхцөл байдал байгаа шүү дээ. Тэг чи дайн хийжсэн улсын нутаг зэвсгээрээр дайруулад гэж боддоо. Би одоо чинь өөрийнхөө нутаг зэвсгээрээр ингээд дайруулад өөрийнхөө миний бол эсрэг талын дээр дайсан руугаа тэдний зорчигчдыг би нэвтрүүл. Тийм бол эрүүл хүний ухаан багт. Тийм байж болох уу? Гэвч энийг бол бас л нөгөө ер нь бол одоо чинь тагнуулын алба гэдэг чинь бол дандаа иймэрхүү юмнуудыг зохицуулж идэг. Ийм алба шүү дээ. Тусгай алба гэдэг чинь тусгай зорилготой. Нууц зорилготой. Тийм гэдэг. Би тэгээд энд бас нэг зүйлийг ингээд миний зүгээр санаанд бол нууц одоо чинь зорилго энэ төргээд ярихдаа зэрэг миний санаа бас нэг зүйл орж ирээд манайх ч бас имийг дандаа буруу орчуулдаг, буруу тайлбарладаг байхгүй. Одоо та нар бол мэдж байгаа конспираси гэсэн чинь яг юу гэсэн үг вэ? Одоо чинь ийм ойлголт байгаа ш. Конспираси гэдэг чинь гүйш ховлтой юм. Чинь далд нууц юм гэсэн үг байхгүй да. Одоо чинь бол конспираси одоо конспиративны байр гэж байгаа ш. Манай тэр чинь манай нууцлцсан байр. Бидний уулздаг. Бид нар конспиративны одоо штаб гэж нэрлэж болно тийм үү? Энд надаа нууц далд олон нийтэд мэдээлдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэд тэр төргөө бол одоо үйл явдлууд нь үр дагаврууд нь бидний нүдэн дээр ил байгаа. Энэ бол одоо чинь нэг одоо юу гэдгийг үйл явдал болж байгаа. Хоёр үйл явдал, гурван үйл явдал гэдэг чинь бол тэгээд 30 40 50 300 үйл явдал гэдэг чинь энэ бол зориуд гэдэг нь бол санаа тодорхой болоод эхэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь судлаач эрдэмтэд бусад энэний чинь бол дандаа нэг одоо бусад одоо юу гэдгийг шууд биш ч гэсэн бол бусад юмнуудын одоо шинж тэмдгүүдээр нь ийм байж болох юм байна гэсэн ийм тодорхой тийм тайлбарыг хийж байгаа байхгүй юу. Тийм учраас чинь конспираси теори гэдэг чинь бол бид нар хувилдаа ялгаж ердөөсөө буруу орчуулга байна. Конспираси теори гэдэг чинь ямар нэгэн тийм далд одоо чинь болж байгаа далд үйл ажиллагаа бодлыг тайлбар гэж байгаа байхгүй юу. Тайлбар гэж байгаа байхгүй юу. Ийм байна гэдэг. Тэгвэл зэрэг чинь ингэж ер нь бол тэгээ. За ийм бодвол тэгээд бол энэ бүх түүхнүүд бол одоо чинь бүгдээрээ одоо чинь юу гэдэг нэг тийм олон нийтийн мэдээллийн хэрэгслээр баян өдөр болгон цацаад байдаг мэдээлэл биш байгааг та нар тэгтээ зэрэг та нар ойлгож байгаа бох тийм үү? Тэгтээ зэрэг бас нэг юм. За тэгээд 10 дугаар сард бол октябрийн одоо чинь большевик тэргүүтээ одоо Цюрихээс бол одоо ингээд Ленин тэргүүтээ усууд Петербургийн одоо тэрэнд Финляндийн вокзал дээр бол ирсэн байна да. Оросын одоо нийслэл байсан Санкт-Петербург хотын одоо Финляндийн вокзал дээр бол тэр нууц богоноос тэр болохтой зэрэгч бол Германаар тэгээ Шведээр дамжуулж ингээд ороод ирж байгаа. Тэр бүгдийг бас нөгөө нууц салбуудууд зохион байгуулсан байхгүй. Тэрийг яаж авсарах вэ? Тэгээд тэрэн дотор бол зөвхөн бол одоо юу гэдэг 33 ийм гадаадад одоо бэлтгэгдэн дандаа марксистууд. Тэгээд тэндхийн дотор зүгээр ингээд сонирхолтой техникүүд тэндхийн хинхэн 90% жүүдүүд гэж байгаа байхгүй. Дандаа жүүдүүд байгаа. Мөн яг энэтэй бол зэрэгцээд Америкийн нэгдсэн улсын одоо та нар бол мэдж байгаа одоо Брайтон бич гэж бол ярьдаг одоо чинь Бруклин гэж дөрвөн байдаг шүү дээ. Тэнд бол дэлхийн 2 дугаар дайнаас хүмүүс ер нь бол 19 дугаар зууны 2 дугаар хасаас төлөөд тэнд бол маш том болоод одоо чинь одоо энэ дорнод Европын улсуудаас дөрвж гарсан ийм дандаа бол одоо жүүдүүд маш их байдаг шүү дээ. Тэнд бол бүтэн ийм дөрвүүд байгаа байхгүй. Тэндээс бол Троцкий гэж яриад байгаа чинь Бронштейн, Лев Давидович Бронштейн гэдэг ийм Оросын харьяат жүүд үндэстэн байгаа байхгүй. Энэ хүмүүс бол мөн тэнд дотроос 2 том усан хонгоцоор бас үндсэндээ 2-3 усан хонгоцоор 700 гот хүн орж ирсэн байгаа байхгүй. Тэндээс яг тэр Оросын одоо дахиад хэлэхэд 2 дугаар сарын хувьсгал болоод армиа бол бүрэн задлаа тайцсан. Бүр армийнхаа одоо чинь ийм одоо энэ төр засгийн газрынх нь бол анхны одоо чинь тэр директив гэж байна. Анхны бол захирамжууд нь юу гэж гарсан гэхээр чинь армиудад ардчил нэвтрүүлнэ. Тийм учраас бол офицеруудаа та нар сонсоод хэрэггүй. Офицеруудын дажаа бүр та нар зэвсгийг хурааж. Тэгээ ер нь бол энэ бүгдийг чинь нөгөө санал гаргаж давшилтанд орохохгүй бид нар бол хүмүүсийн цэргүүдийн саналаар тэгж дампуур болдог байхгүй. Айрын бол тийм байх ямар ч төгс болцоог байхгүй. Тэгээ тэр тусмаа бол айрын чинь өөрөө дайны нөхцөл байдал байгаа байхгүй юу гэж. Тэгээд бол тэд нар чинь ийм бол ардчсан бол уур амьсгал бол айрманд нь явсан учраас офицеруудтайгаа бол үгийн сонсгоо байсан эхлээд тэгээ дараа нь бол ямар нэгэн бол айрын үндсэндээ дотоосоо задарч эхэлж байгаа байхгүй. Задрал орчиж байгаа. Маш олон бол хүмүүс армийнхаа тэр нэг анги байрлал орхон бол зэвсэгтэйгаа сумтайгаа бол орон зогтдаг болсон.
ийм бол одоо нөхцөл байдалд бол маш хүнд нөхцөл байдал дотоодын гадаадын ялангуяа бол одоо тэр хүнд байдалд бол байж ирсэн. Энэ нөхцөл байдалд тэр большевикууд 10 дугаар сарын хувьсгалыг авсан. Та нар бол одоо мэдж байгаа одоо энэ номны эхний бол юун дээр байж байгаа энэ октябрийн одоо энэ чинь Аврора гэж бол том хөлөг онгоц байгаа шүү дээ. Энэ бол одоо тэр үеийн Петербург одоо Оросын нийслэлсэн Петербург хотын одоо тэр Нива мөрний бол одоо нэг бүгдэнд ороо зогссон байж байгаа том онгоц байгаа. Энийг энээс бол нөгөө өвлийн ордон руу галсан энэ гэдэг шүү дээ. Энэ чинь большевикуудээс. Тэгэхээр большевикуудын нөгөө тижээжсэн тэр олон большевикууд чинь мэдээж одоо өнөөдрийн монголчууд шиг Швейцар задаа ажиллаж байгаа монголчууд шиг ажил хийдгүү. Тэд нар юудаас ажил хийдгүү. Тэднийг бол хооллож, унтлаж, санхүүжүүлж тэднийг бол бэлдэж исэн бол яг л одоо нөгөө санхүүгийн одоо олигархууд гэж хэлэх юм да тийм үү? Мөнгө хүлэгч Ротшильдүүд эссэн байна, Барухын дандаа ийм ус геострийн тэр чинь тэгээд тэр усуудыг мөнгө санхүү бусад юмар хангаад өөрийнхөө геострийн өсөлтөгч нар руу оруулж тэр усууд дотроос нь дэлбэлж байгаа байхгүй тэр улсыг. Яг энэ зорилгоор бол тэгж байжсэн улсуудад одоо энэ большевикууд орж ирэл 10 дугаар сарын хувьсгалыг хийсэн юм аа. Энэ бүх миний яриад байгаа энийг бол та нар бүгдийг нь одоо архивын бусад бол олон улс орнуудын одоо эрдэмтэн зохиолчдын одоо зохиолч биш ээ. Зохиолч гэдэг нь санаанасаа бурдаг ус. Тэгээд бидний тэр судлаач. Тийм улсуудын бол хийсэн судалгааны бүтээл юмудаас өсчих болно. Тэгэхээр энэ нөхцөл байдалд бол одоо ингэсэн чинь хамгийн гол нь большевикууд тэгээд нөгөө засгийн эрхийг бол авахтаа одоо зохион байгуулах хурал гэдэг нэг юм одоо чинь санаачилсан шүү дээ. Тэр зохион байгуулах хурал гэдэг чинь бол нэг талдаа бол Оросын хөрөнгөтмөн нөгөө талдаа бас Оросын либералч чинь Оросын нөгөө хаан цэцгийг түлхэн унгаж ардсан засаг тогтоохын тулд чинь ер нь улс орныг ямар болоо хэлбэрээр өгөх цаашдаа хаан цэцлаар явуулах юм эсвэл бүгд энэ цэцлаар явуулах юм уу бүгд болоогүй эсвэл бүр ардчилсан гэсэн ардсан улс гэсэн ийм зарчмаар явуулах юм гэсэн нэг тийм тэрийг шийдэх зохион байгуулах хурал гэдэг нэрлээд байгаа байхгүй тэр чинь анх тэр хэлбэрийг шийдэх хурлыг. Ийм бол хурлын бол одоо чинь ингээд одоо товыг зарлцсан дайсан тэгэд маш олон бол сонирхолтой одоо улс төрийн бүр дидактив тийм үйл явдлууд тэнд маш олон болсон. Тэгэд энэ нөхцөл байдалд нь большевикуудын хамгийн анхны хийсэн юм болох чинь большевикуудын ихэнх нь бол ер нь Орос бол одоо энэ нэг дэлхийн нэгдүгээр дайнаас гарах хэрэгтэй юм байна. Германтай бол тусад нь бол одоо чинь ийм сепаратын бол одоо чинь ийм инхэн гэрээ байгуулах гарах хэрэгтэй. Тэгвэл зэрэгт ийм одоо бодол санааны үүднээс нөө Брестийн инктамны гэрээ гэдгийг чинь 1918 оны 3 сард бол зохион байгуулсан шүү дээ. Тэнд бол гарын үсэг. Тэгвэл зэрэг чинь энэ одоо юу гэдгийг дайн хийжсэн хоёр улс хоорондоо ингээд гэрээ байгуулад ингээд түр илрэл ингээд тогтоогоод дайны үйл ажиллагаагаар ингээд зогсоохтой зэрэг чинь тэдний нөгөө талаас нь бол Австри-Венгер, Германы талаас нь нөгөө Оросын талд олзлогдсон, оруулж ирсэн чехуудыг шаардаж гисэн байхгүй юу? Чехуудыг гаргаж ирсэн байхгүй юу? Тэгэд нэгдүгürt бол чехууд чинь фронт руу явъя гэсэн зорилго байгаагүй. Хүсэл зорилго байгаагүй. Тэд нар тэнд чинь зүгээр Оросын нөгөө юу гэдгийг тэднэрээ дайлуулад идэж уугаад тэгэл тэнд л сайхан хувцсыг өмссөн, зэвсгэлцсэн тийм үү? Бүрэн Оросын айрны зэвсгээр зэвсгэлцсэн юм хэсэг болсон. Тийм учраас энэ чинь бол нэг цагаан чехууд гэдэг чинь цагаан хааны үеийн тижээсэн чехууд гэсэн утгаар ярьж байгаа байхгүй цагаан хааны үе. Тэгэд энэ улсууд чинь тэгээд бол тэдний дан гэсэн чинь тэр улсуудад нь яг Оросын болоод айрын бүрэлдэхүүнд бас байхгүй. Тэгэнгүүт чинь Оросын нэг антантын улсууд гэдгээрээ дамжуулаад тэд нар чинь бид нар Оросуудын юмд бол хэрв та нар биднийг баруун фронт руу элгэх гэдэг бол бидний Францын командлын одоо юунд орё гэсэн баг. Франц Британи хоёр бол ердөөсөө Оросд болж байгаа энэ дайныг шууд оролцоогүй шүү дээ тэр чинь тийм юм. Энэ дайныг аль болохоор удаан явуулсан зорилго байсан. Аль болохоор удаан явуулна гэдэг чинь Германы эзэнт гүрэн, Австрийн эзэнт гүрэн, Османы эзэнт гүрэн, Оросын эзэнт гүрнүүд энэ дайныг бол үр дүнд нь бүрэн бутарч одоо геострийн одоо тэр том өрсөлдөгч нь энэ дэлхийн улс төрийн тавцнаас зайлах хэрэгтэй гэсэн энэ санааг л зүтгүүлээд ирсэн. Энэ санааны үүднээс бол одоо ингэж ийм байсан. Тэгэд их сони юм байна. Чехууд одоо чинь баруун фронт руу ингэж яв гэсэн чинь бол Оросын одоо чинь тэр Москва одоо энэ Петербург орчин болоо байрлаж ирсэн энэ улсууд чинь ердөөсөө цаашаа бол хэдхэн зуун километр яваад тэр баруун фронт дээр хүрэх байтал чинь өөдөр бид нар явахдаа бид нар одоо юу Сибирээр дамжаад Алс дорнодоор очоод Алс дорнодоор усан онгоцоор яваад дэлхийд орих юм болж байгаа байхгүй нөгөө чинь нөгөө хойд Америкаар дамжаад тэгээд одоо юу гэдгийг цаа талаас нь нөгөө Атлантын талаас Франц руу орж ирсэн ийм зорилгоо тийшээ бол одоо чинь маш олон юунуудыг тэр нөгөө
одоо юу гэдгийг толгоогоо төрийгөө болцсон байсан шүү дээ. Тэр үе чинь хаан нөгөө Николай хоёрыг унгацсан нөгөө ардчлагчид большевикууд нь большевикууд бол саяхан төрийн одоо юунд бовсгал хийгээд дахиад төр эргэлтэж чинь. Тэнд чинь 1 жилийн дотор 8 сарын хугацаанд 2 төр эргэлтэж байгааг та анзаарч байгаа тийм үү? 2 дугаар сарын төр эргэлт 1917 оны тэр нь либерал ардчлагчдын хийсэн төр эргэлт. 2 дугаарт нь болохдоо чинь 1917 оны 10 сарын сүүлчээр 10 сарын 26-нд хийсэн одоо болоо шинэ толлоор чинь бидний 11 сарын 7 гэдэг чинь шинэ толлоо байхгүй юу? Тэнд хийсэн большевикуудын төр эргэлт байгаа шүү дээ. Тэгээд тэр цагаан ордныг бол эзэлж байгаа. Тэр үндсэндээ тэрэнд бол 7-8 хүний амь өргөцсөн байхгүй юу? Большевикууд засгийн эрхэнд ирэхэд яагаад гэдэг бол Оросын ард түмэн бол тэртээ тэргүй тэр либералуудын засгийг дэмжихэ болцсон. Тэр 8 сарын турш хин гэдгийг харуулсан байхгүй юу? Тэр чинь армийн бол одоо чинь тэгээд устгацсан. Бүх хэмээг өрдөөсөө тэр өмнөний дамжуулаад бүх хэмээг нь цөлмөөд өрдөөсөө тэд нар чинь одоо юу гэдгийг улс орныг авч явж чадахгүйгээ харуулсан байхгүй юу? Тийм учраас ч хэдхэн тэгээд одоо чинь тэр өвлийн ордныг бол хамгаалж ирсэн гэсэн чинь эмэгтэйчүүдийн тэгээд тэр Юнкер гэдэг чинь бол одоо чинь цэргийн баг офицеруудын хэдхэн салаал тэрийг хамгаалсан байхгүй юу? Тэрэн дотор нь бол Ленин тэргүүтээ тэгээд одоо юу гэдэг тэр улсын тэр тогтцсон тухайн үед тогтцсон байсан төр засгийг унгаах зорилгоор юу орж ирсэн байгаа шүү дээ. Одоо чинь тэр Швейцараас бол Ленин толгойлсон нэг хэсэг большевикууд мөн Троцкийн толгойлсон большевик чинь Нью-Йоркоос орж ирлээ шүү дээ. Америкаас тэд нар чинь усан онгоцоор 2-3 усан онгоцсон дамжаад Ленин бол галт тэргээр орж ирсэн. Ингээд бол үндсэндээ тэр большевикууд бол нэгдээд тэгээд 8 сарын дараа 10 дугаар сарын хувьсгал гэдгийг Петербургт хийсэн байхгүй юу? Тэгээд тэр Петербург тиймгуудаа Брестийн гэрийг байгуулсан. Тийм үү? Тэгээд Брестийн гэрийг байгуулна гэдэг чинь олон янзын юмнууд асуудлуудыг шийдсэн байна. Тэгээд иргэний дайн гарсан гол юм чинь болохтой тэр чинь тэр цагаан чехуудаас болсон байхгүй. Тэгээд тэр цагаан чехууд бол өөрсдөө бол маш олон тэр чинь ер нь бол Сибирийн одоо ингээд Транссибирийн төмөр зам гэж байгаа. Тэр Сибирийн төмөр зам дээр чинь маш олон цугаануудыг одоо чинь нөгөөдүүлийн одоо алс дорндод хүрээд алс дорндоос усан онгоцоор Америк хүрээд Америкаас цааш бол Атлантын далайг гатлаад нөгөө Франц руу ирэх гэж байгаа нөгөө чехууд явж штэ. Тэр чинь маш олон салаа одоо чинь ийм бол одоо юу гэдгийг цугаанууд явж штэ. Тэгээд тэр чинь одоогийн бидний мэдэх бол Челябинский орчин болоод энэ дэр 3 сарын болоод 18-ны 28-ны өдөр цагаан чехууд большевикуудын эсрэг бослог гаргасан байхгүй юу? Большевикуудын эсрэг бослог гаргасан. Яг энэ бослогыг болоод гаргасан шалтгаан болохтой зэрэг чинь тэр үе большевикууд чинь өөрсдийнхөө доторхын нөгөө эсэрүүд үүж байгаа шүү дээ. Эсэрүүд үүссэн социалист хувьсгалч гэсэн. Тэр чинь нөгөө манайхны бол одоо эрс шинжилэгч гэдэгтэй тун ойрхон. Тийм радикал одоо үзэлтэй. Эрс шинжилдэг. Тийм үзэлтэй бас тахгүй. Нэг хоёрдугаар бол одоо чинь бүр одоо зүүнний социалистууд гэдэг чинь дандаа тийм террорын аргаар одоо чинь Оросын олон хаануудыг дэлбэлж чадлаа. Тэгээд Оросын олон төрийн зүтгүүднүүдийг бол одоо ингээд ялангуяа бол 19-р зууны 20-р хасаас эхлээд ингээд бий болсон тийм. За одоо ингээд бас тийм юмнууд бол нэг гарсан үднээс бол чехуудын цагаан чехуудын тэр Челябинскт гарсан энэ бол одоо бослог өмнөний үеэс эхлүүлээд Оросд иргэний дайны төв яг тэр зэгэслэгт дэгдэж эхэлсэн байна. Ийм бол олон үйл явдлууд болсон. Энэ тэгээд энэ үйл явдлуудыг бол одоо чинь хэн зохион байгуулж яаж одоо юу гэдгийг яасан. Тэгээд бол тэрний чинь дараа нөгөө Троцкий гэдэг нь тэндээс орж Бронштейний одоо захиалгаар тэдний бол одоо юу гэдгийг шаардлагаар бол Оросд интервентийн хайрыг оруулж ирсэн шүү дээ. Одоо энэ номны одоо энэ эндээс бол одоо чинь ялангуяа тэр хойтлаас нь бол тэр Петербург Мурманскийн хавар бол Британийн бол том экспедицийн том корпус бол энд сэрг оруулсан байж байна. Нөгөө энд нэг зүйлийг анхааруулахад чинь Оростой тэр чинь холбоотнууд байсан шүү дээ. Дэлхийн нэгдүгээр антантын холбоотнууд байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө холбоотноо бол одоо чинь одоо юу гэдэг бусад дотроос нь дэлбэлүүлчихэд одоо тэрийг нөгөө бэлуга хуваах гэж орж ирж байгаа байхгүй юу? Бид нэ. Тэгээд эндээс нь бол одоо Франц орж ирсэн тийм. Эндээс нь болохтой зөв чинь нөгөө Герман Австри-Венгрийн эзэнтгүүр орж ирсэн. Нөгөө талаас нь болохтой зөв чинь энэ Аструудын бүгд айрын босч чинь Америкийн бас экспедицийн айрын бол энд десант болгоцсон. Аструудын нөгөө талаас нь бол Японы айрын десант болгоцсон байхгүй юу? Тэгээд большевикууд одоо чинь бурятуудыг маш олноор нь хятсан энэ гэж ингэж ярьдаг тийм. Тэр үеийн юмуд бол судлаад үзэхэд хараад тийм биш юм байл. Олон маш олон эдрээд юм. Ер нь бол одоо чинь энэ бурят одоо
Энэ байгалийн цаадах бол тойрог тэгээ Монгол улсын хилдгийг бүр ингээд одоо чинь тулаад ирсэн байсан. Энэ чинь алс ордны бүрэн бүгд дайрын ус гэдэг бүр ус байгуулсан байгаа байхгүй. Маш олон улсууд байна. Тэгээ тэрний бол алс ордны бүгд дайрын улсын гол одод чинь тэрийг байгуулж исэн улсууд нь болохоор Японы эзэнт гүрний одоо Японы эзэн хааны айран байгаа байхгүй. Үндсэндээ. Тэгээ та нар бол тэгээд энэ төвүүдийг бүгдийг ингээд судлаад байд юм бол одоо Оросын бол тэр Владивосток, тэр Хабаровск гэнтерт чинь болохоор хар арьстай комиссарууд хүртэлсэн байгаа чинь. Хувьсгалын комиссарууд хар арьстай комиссарууд хүртэл байгаа. Ийм бол үйл явдлууд болсон. Тийм учраас бол тэр бүгдийн имийг бол энэ бүх юмнуудыг хийгээд бүгднийг одоо чинь большевикууд хятсан. Гэхдээ энэ дотор бас нэг ганцхан үг хэлээд дуусгая гэж бодож байна. Тэр хүүхдээ зэрэг чинь юу гэж ахтай зэрэг нь ер нь большевикууд гэдгийг бол та нар бол мэдлээ. Анхны большевикууд юмсан. Тэд нар бол одоо чинь даян дэлхийн одоо социалист хувьсгал гэдэг имийг л түүх гэж явсан шүү дээ. Бронштейн чинь. Тэр хувьсгалчтай нэг нам байсан боловч тэрэн дотроос нь ялгаран гарсан одоо чинь Сталин тэргүүдээ, Варшавын тэргүүдээ Оросын гягдын эх орончд байгаа байхгүй. Эх орончд нь. Тэд нар болохтой зэр чинь үгүй. Бид зөвхөн бол одоо юу гэх юм энэ одоо иргэний дайны бол одоо хөлт ингээд нэрвэгдсэн энэ газар нутгаа бусад одоо газар нутгаа цуглуулад нэгтгээд нэг улсад дотор л социализм байгуулъя. Тэгэхээр дэлхийн бол юм бол бидэд хамаагүй гэсэн энэ зөвлөгөөг тавьсан байхгүй. Нөгөө тал нь болохтой зэр чинь адилхан өөрснийгөө большевикууд нэрлж байлаа ч гэсэн одоо юу гэдгийг энэ большевик гэсэн энэ коммунист үзлийг бол ер нь дэлхийн коммунист үзэл болгох юм байна гэсэн ийм бол одоо зорилгоор яасан баггүй одоо тийм бодлого зорилгыг зүтгүүлжсэн. Яг энэ бол үзэл суртлын бол энэ хоёр заагаар л большевикууд хоёр том бүлэглэлд болж байна. Тэгэд энэ бүлэглэлүүдийн тэмцэд явсаар хагаад 1937 оны хэлмэгдүүлэлт гэдэг байгаа зүйл болж сая иргэний тань сая дуусч байгаа байхгүй. Ер нь албан ёсоор бол одоо эндээс нь ингээд харах чинь 1917 оны хувьсгал 18 онд иргэний дайн эхэлсэн гэдэг чинь. Ердөөс сарын дараа ингээд эхлээд одоо 3 сараас ялгаа эхэлсэн. 18 оны 3 сараас Чехуудаас эхлээд тэгэд энэ иргэний дайн чинь бол яваад 21 оны үед бол энэ бол одоо чинь намжимал байдалд ороод байгаа. Одоо юу гэдгийг тийм далд орчоод ямар нэгэн тийм тодорхой үйл явдлуудын хуцтчаа тэгээд буцаад далд ордог ийм иргэний дайны. Тэгтээ зэрэг чинь та бүгдийн анхаарлыг нэг зүйлд анзааруулах чинь тэр үед чинь хүмүүсийн дотор нь маш олон улсууд бол ямар нийгэм байгуулах гэдгийг одоо мэдэхгүй байсан, ойлгохгүй байсан баг. Тэдний ер нь энийг бол ярихад ер нь тэдний большевикуудын одоо энэ социалистуудын бол тавьж ирсэн зорилго болохоор ердөөсөө би дахиад хэлэхэд хүний хүн төрөлхтний 2000 жилийн түүхэнд өөр ямар ч улс оронд одоо чинь урд нь хэрглэж байгаагүй ийм үзэл санааг л ийм үзэл санааны дор улсыг байгуулах гэсэн. Тэр нь юу гэдэг зэрэг чинь бол хүнийг ямар нэгэн хэлбэрээр шулахыг үйлчлэхийг мөн хүлэхгүй тийм үү? Ямар нэгэн бол үйлдвэрлэлийн одоо хэрэгслүүдийг нь бол капитал гэдэг нэрээр бол өөртөө бол завшаад хүний нөгөө нэмүүлтгийг завшихгүй гэсэн ийм бол үзэл санааны дотор юу гэсэн. Тэгээд тэр улсууд нь болохоор ийм бил. Тэгээд хамгийн бас нэг эндээс нэг зүйлийг бол хангалтууд ер нь репресси гэдэг үг шүү дээ. Англи repression тийм үү? Репресси гэдэг үг ямар утгатай үг вэ? Манай Монгол хэлэнд дандаа имийг буруу орчуулдаг. Хэлмэгдэл гэдэг бол монгол хүн бол сонсохдоо буруугүй хүнийг аваачаа шийтгэжтэй гэдэг л та нар бол одоо ингээд гэртээ очиод репресси гэдэг үгийг Википедиэрээс ч юм уу бусад одоо юунаас хайгаараа тэрний анхны бол утга нь бол ердөөсөө энэ чинь эмнэлгийн нэр том яахгүй да. Ямар имийг хязгаарлаж хориглоно гэж. Хэрвээ одоо чинь эмч ирээд хүнийг бол өвчтэй байна гэдгийг тодорхойлдог юм бол энэ хүнийг ийм идэж имийг идэж ууж болохгүй. Ийм имийг тэр чинь репресс ахгүй дээ үүнд хязгаарлалт хийж байгаа. Хориглолт хийж байгаа байхгүй. Тэгэхээс бол одоо юу гэдэг юм манай 90-ад оны сүүлчүүд бол орилд бахирч ирсэн шиг тэр чинь одоо юу гэдэг юм бүх хүмүүсийг заавал хүнийх нь хувьд алах гэдэг. Одоо баг манайхны зарим хүмүүсийн ойлголтод бол баг орчинд нь бодчихжсэн тийм хязгаарч байгаагүй байхгүй. Тийм юм байсан бол энэ үл цэвэр эрүүгийн ганц нэгэн одоо тийм тохиолдол байсан. Энэ бол тэр улсын одоо чинь төрийн зүгээс явуулж байгаа бодлого үйл ажиллагаа огт биш. Энэ бол зөвхөн тэр эрүүгийн одоо манайд ч гэсэн тийм одоо бусад улс орнууд ч тийм байдаг шүү дээ. Тийм учраас чинь бол ямиг би энийг бол одоо ямар нэгэн репрессийг зөвтгөхүүдээс ярьж байгаа юм биш шүү. Тэр дотор бол маш олон. Тэгтээ зэрэг чинь Монголын бол 21 оны хувьсгал гэдгийг бол
Ленин тэргүүттэй гэж байна. Ленин гэдэг чинь Ленийг одоо чинь хамгийн анхны 18 оны одоо чинь тэр иргэний дайны дундуур бол байгуулагдсан одоо ингээд засгийн газар байгаа. Тэ Большевик бол анхны бол зөвлөлт засгийн газар. Тэрний бол ардын комиссариатууд гэж хэлсэн. Өнөөдрийн манай яам багхгүй. Тэгэд 18 ардын комиссариатын газруудын бол Ленинээс бусд нь бүгд жуулдаг байгаа. Тэгээд та нар харж байгаа одоо чинь Маузер гэдэг нэг буу болж байгаа шүү дээ тийм үү? Тэгэд одоо чинь тэр хүмүүсийг алж тэр буу бол Оросын аймын зэвсэглэл хэзээж байгаагүй байна. Тэгээд тэр улсуудын чинь нөгөө нэг юм одоо Оросын одоо ялангуяа бол юмнууд байж байгаа шүү дээ. Дандаа нэг сахин хүртэхтэй мөртөхтэй. Тэр чинь дандаа тэр Оросын ард түмэн бол тийм бол одоо тухайн үед тэр одоо юу гэдгийг энгийн улсууд нь одоо чинь сахин одоо тийм хүртэг мөртөг өмсөх ямарч болцоо. Тэдэрт нь дандаа гадна талаас санхүүжилттэй, дэмжлэгтэй, тусламжтай тэд зэвсэглэлсэн тийм улсууд байж байгаа. Тэгээд тэд нар нь бол орж ирээд нөгөө яг тэр улсууд бол хэдий тэглээж гисэн бол тэд социалист гэдэг юмыг дандаа буруугаар харж ирсэн. Нөгөө нэг ямар нэгэн одоо та нараа бүхэн бодоход бол өнөөгийн бол одоо юу гэдэг Оросын одоо Монголын социал демократ нам, Оросын социал демократ нам гэдэг юм уу, Японы социалист тэд нар зөвхөн нэр томьёогоор нь хязгаарч тэрийг хувааж болохгүй байхгүй. Тэдний яг бодиттой явуулж байгаа тэр үзэл санаа, тэр бодлого тэрүүгээр нь юмыг сайн толгоол. Ер нь бол одоо чинь та бүхэн мэдж байгаа ер нь ямар нэг юм хялбарчиж ойлгож болохгүй байхгүй. Нэр би өөрийгөө одоо чинь юу гэдэг тэгээд нэрлэлснээр би тийм болцсон гэсэн үг биш байхгүй. Агцгүй тэр бол миний хувьд бол магадгүй зарим тохиолдолд эн чинь би өөрийнх нь бол далд санааг нууж айгүй өвтэйхэн тийм хаалтдаг байхгүй. Тийм учраас энэ бүгдийг бол би манай бас иргэд ойлгож ухаарах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд энэ бол би хоёр номыг бол ингээ маш товчхон ярьлаа. Гэхдээ энэ гол юмнуудын тэгээ энд нь бол ороогүй юмнууд бол маш олон юмнууд байна. Тэгээд одоо та бүхэнд яг энэ дээр энэтэй холбогдлолтой тийм асуудлуудыг асуултууд тэрийг гаргуул би хариулъя гэж бодож байна л да. За баярлалаа.